За энэ чинь 2 жилийн өмнө хайплайтсан цаг шүү дээ. За өнөөдрийн цаг Casio MTB 103 2D. За энэ бол номин ногоон өнгөтэй Casio-гийн Tiffany Blue гэдэг загварын цаг байгаа. За энэ цаг болонгод 2 жилийн өмнө бүр нэлээд хайплаад хүмүүс бүр $300 авсан тохиолдол бас байдаг. За өнөөдрийн байдлаар бол нэг 65-аас $110 үнэтэй зарагдаж байгаа. За энэ загвар дээр Rolex-ийн Oyster Perpetual яг юм Tiffany Blue гэдэг. За одоо манайх монголоор бол одоо номин ногоон гэж нэрлэх юм уу. За энэ тэгэнгүүт яг Casio дээр гарсныхаа ардаас яг тэр Rolex-ийн тэр загвартай юм бол ингээд жишгтэй өнгөний хувьд нэлээд төстэй. За нүүрэн дээрх энэ bezel буюу те ийм яг юм цагны тойрог хэсэг мөн ялгаагүй юм ижилхэн загвартай гарсан нь энэ цагны борлуулалтанд бас нэлээд өндөр нөлөөлсөн байдаг. Тухайн үед энэ чинь за нэг $60-70 үнэтэй цаг штэ 300 орчим доллараар зарагдсан. За өнөөдрийн байдлаар болохоор 65-аас $110 үнэлгээтэй ингэж зарагдаж байна. За тэгээд энэ цагийн дээр ярих юм бол ер нь бол хамгийн түрүүнд энэ тухайн цагны dial буюу нүүр нэлээд содон тий харагддаг. Иймэрхүү өнгөтэй цагнууд ер нь бол нэг хэсэг аюул модонд орсон. За EP-гийн бас цагнууд байдаг. Patek-ийн ийм бас өнгөтэй цагнууд байгаад байдаг. За англиар бол одоо turquoise өнгө гэж юм бол яг өнгөний хувьд бол тэгж нэрлэгдэнэ. Хэмжээний хувьд болохоор 38.5 мм-ийн өргөнтэй. За яг хэмжээсийн хувьд бол ерөөсөө яг төгс дундаж гэсэн үг. Яг тэгэхээр эмэгтэй өнж зөөж болж байна, эрэгтэй өнж зөөх боломжтой. За тэгээд яг өнөөдрийн байдлаар ингээд задлаад үзэхэд бол миний гарт бол бас нэлээд юм томтгоор хэмжээтэй. За авч байгаа хүмүүс бол мэдээж энэ юу талаас нь багасгах боломжтой, талаас нь багасгаж зөөх боломжтой. За хэрвээ том бугуутай хүн байх юм бол энэ цоожны энэ дээр 3-4 ийм шууд ийм автомат тохируулгын хэсэгтэй байгаа. Энийг дараад заавал хасалт хийхгүйгээр бас зүүж болж байна. За кейсэн дээр ярих юм бол кейс буюу одоо яг их биен дээр ярих юм бол энэ бол их биен гуйлан их биетэй. Гадуур нь болохоор ийм iron plated гэж нэрлэдэг. Ер нь бол ионоор бүрсэн буюу ийм ган тэ зэвэрдгүү ган ийм хийцлийг одоо арай нэг ийм хямд аргаар гаргаж авах нэг ийм аргыг ашигласан. За юуны осрын хувьд болохоор ийм зэвэрдгүү ган. За энэ төгжийн үйл мөн ялгаагүй зэвэрдгүү ган. Хойдлын таг болохоор мөн ялгаагүй stainless steel буюу зэвэрдгүү ган хийцтэй. За тэгээд яг их биен дээр болохоор тийм гуйлан хийцэлтэй. За энэ нь болохоор мэдээж өртгийг нэлийн хямд болгож өгдөг ийм аргуудын нэг байгаад байгаа. За тэгээд энэ цагийн дээр ерөөсөө бас нэг онцлог юм гэх юм бол 3 цагийн байрал дээр өдөр зааж байгаа. Яг энэ цагны дотор талд болохоор минутыг, секундыг заасан тэмдэглэгээнүүдтэй. За хөдөлгүүр нь бол Casio-гийн кварц хөдөлгүүртэй 3 жил цэнгээ барих юм батарейгаар ажиллана гэсэн үг. За дээрээс нь яг нүүрэн дээр нь болохоор усны хамгаалалт 50 м хөвчсөн байдаг. За яг би бол 50 м-д бол орж чадахгүй гэж бодож байна. Ягаад тэгэхээр яг энэ хийцлийн хувьд ингээд гаднаас нь ингээд харахад бол яг 50 м гэж бас нэлээд гүн штэй. Яг мэрэгжлийн шумбагч те тиймэрхүү цагнуудын хажууд бол энэ бол 50 м-д бол арай л хангалтгүй гэж бол зөвхөн миний хувьд бол бодож байна. Гэхдээ тодорхой хэмжээний те ус усрах, бороонд одоо зүүх өшөөдөө те ингээд шүршүүрт ингээд хальт ороод гарах маягийн ч юм уу иймэрхүү үйлдэлүүд бол асуудалгүй. Энэ цагийг дүгнэж хэлэхэд за үний хувьд бол ер нь бол маш боломжийн. За сүүлийн хэдэн жилд гарсан Casio-гийн цагнууд дундаа бол бас нэлээд те боломжийн цагнууд дотор орж байгаа. За шилний хувьд болохоор минерал шилтэй буюу бас за яг сафайр кристаллын хажууд бол яг зураг томаатлал арай жоохон өндөр. Гэхдээ энэ үнний одоо багцаанд гэхэд бол бас нэлээд боломжийн ийм цаг байгаа. За энэ цагны хэрэглэн дээр бол ер нь бол яг гаднаас нь харах юм бол dress watch ер нь бол байгаад байгаа. Гэхдээ
өдөр тутмын хэрэглээнд бол ер нь бол маш гоёмсог юм цаг байна. За өнөөдрийн дугаараар бид нэр Casio-гийн MTB 132D гэсэн цагийг танилцууллаа. За харагдах байдал бол иймэрхүү нэлээд гоёмсог цаг байсан. За тэгээд сувгтаа хамт байсан баярлалаа. Биднийг дэмжиж subscribe дараад лайк, share хийгээд өгөөрэй. Дараагийн дугаараар уулзлаа баяртай.